Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 оны Өмнөд Солонгосын гэмт хэрэг триллер төрлийн Sister киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Ширүүн бороотой өдөр Хэран Тэйсүү хоёр хэнэгний хүлээн машин дотроо сууцгаана. Тэйсүү нь тайван тамхиад татхвал Хэран илт сандарсан байдалтай байлаа. Хүлээсэн хүн ирэх үед тэд баг зүүж өнөх хүнээ ухаан алдуулан унгаагаад машинда чихэв. Тэд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж баггүй хугацааг зарцуулсан юм. Дэлгүүрээс хэрэгтэй багаж хэрэгсэлээ цуглуулж хотоос зайдуу газарт орхигдсон байшинг тогтчуулан бас хэрэг явдал хэцүүдвэл нөөц төлөвлөгөө гэж ойлгогдохоор газар ухжээ. Хулгайлагдсан бүсгүйг сэрэх үед түүнийг хулгайлсан хоёр хүн түнтэй шууд ярихгүйгээр дэлгэцэн дээр өгүүлбэр бичиж харилцсан. Хулгайлагдсан бүсгүйг сүүжин гэдэг ба тэрээр өөрийгөө чинэлэг нэгэн биш энгийн л хүн бас хүүхэд нь гэрт нь хүлээж байгааг хэлв. Гэтэл барьцаалагч нар барьцаа мөнгөг өгөх хүн нь сүүжин биш түүний баян эцэг нь гэдгийг нь бичиж үзүүлээд түүнээс 1 тэрбум вон хүсэх нь тэр. Сүүжин эцэгтэйгээ холбоогүй болоод олон жил өнгөрсөн болохоор өөрийг нь тоохгүй гэх зэрэг зүйлс ярьж эхлэв. Хэран түүнийг чимээгүй болгох үүднээс амных нь болтыг буцаагаад зүүх гэж байх үед сүүжин гарыг нь хазлаа. Энэ үед дэрэгдэн зогсож байсан Тэйсүү шуудлаа сүүжинийг зохиж ухаан алдуулаад сүүжиний эцэгт охиныг нь барьцаалсан гэх илгээмж илгээв. Санаа нь баг зэрэг зовсон Хэран энэ бүхэн удахгүй дуусах болов уу гэж асуухад Тэйсүү дөнгөж эхэлж байна хэмээн хариулна. Хэран дэмчилгээний мөнгө юунаас илүү хэрэгтэй байгаа болохоор сүүжиний эцэг барьцааны мөнгө төлөхгүй байх вэ гэхээс айн. Тэйсүү түүнд сайн идэж хүчээ нөөцөл. Гэхэд Хэран юм идэх хүсэлгүй байгаагаа хэлснээр Тэйсүү босож түүний аманд бүүргэр жихэж байгаагаас харвал энэ барьцаалалтын гол удирдагч нь Тэйсүү гэдэг нь тодорхой. Тэйсүү хүйтэн хөндий бас хэрцгий. Мөн энэ нь түүний анхны хэрэгч биш. Харин Хэранд мөнгө юунаас ч илүү хэрэгтэй байгаа болохоор тэр түүний тушаалыг үг дуугүй дагахаас өөр арга байхгүй. Сүүжиний эцэг мөнгө илгээгээгүй удсан тул Тэйсүү гарч мэдээлэл олохоор шийдээд Хэранд гарбуу өгөн сүүжинийг сайн харж байхыг даалгав. Хэрвээ тэр эсэргүүцэх юм бол буудаж болно. Гэхдээ амин хэсэг рүү нь буудаж болохгүйг анхааруулна. Тэйсүү байшингаас гарч хаалгаа түгжих үед Хэран нуусан утсаа таазнаас гаргаж ирээд дүү рүүгээ залгалаа. Дүү нь утсаа авахгүй байсан болохоор Хэран удахгүй мөнгө олно гэх зурвас илгээв. Үүний дараа Хэран хар баг зүүж сүүжиний хоригдож буй өрөөнд ороод түүний хөлн дээрх шархыг хараад баг зэрэг гимшин. Хэран гараа ойртуулж шархыг шалгах гэхэд сүүжийн гараас авчиж бие засах хэрэгтэй байгаагаа хэлв. Улмаар сүүжний толгой дугалсан уутыг нь авах үед дэрэгд нь сав тавьсан байлаа. Хэран буу тулгаж хурдан бие засахыг хүсэхэд сүүжийн хүн хараад байгаа болохоор эвгүй байна гэж хэлээд түүнийг өөр тийшээ харж байхыг хүснэ. Туршлага муутай Хэран түүний хэлснээр эргэж хараад зогсоход сүүжийн газраас савыг шүүрч аваад Хэраныг унтлан зогсох нь тэр. Тэд буу булаацалдаж хэсэг ноцолцсны эцэст сүүжийн бууг авч үүгэрч зогсохгүй Хэраны багийг нь ч авчихв. Сүүжийн бууга Хэран руу чиглүүлж гавны түлхүүрийг нэхлээ. Улмаар Хэран өөрийг нь аллаа гэд ямар ч нэмэргүй. Энэ газар эзэнгүй ууланд байгааг бас хамтрагч нь ирэх юм бол сүүжийн гарцаа байхгүй үхэн гэдгийг тайлбарлана. Тэгээд Хэран зүгээр л хэлсэн бүхнийг нь дуулууртай дагах юм бол мөнгө авмагцаа түүнийг суллана гэж хэлээд бууг нь авах гэхэд сүүжийн гал нээв. Азар сум Хэраны гарыг нь шүргэжээ. Хэран сүүжинийг гэмтэхгүй, бас гэмтэлгэхгүй. Харин хамтрагч нь сүүжинийг яаж ч магадгүй гэж хэлээд бууга өгөхийг хүсэхэд сүүжийн түүний үгэнд итгэхгүй гавны түлхүүрийг нэгсээр. Хэран гэнэт сүүжинтэй эцэг нэг эгчдүүс гэдгээ мөн баг байхад нь аав нь түүнийг орхисон гэдгийг хэлээд өөрийгөө барьцааны мөнгийг авах эрхтэй гэхэд сүүжийн үнийг нь зохиомл түүх гэж бодно. Гэнэт Хэраны холбоо дуугарч Тэйсүү ирж байгаа нь тодорхой болсноор Хэран сүүжинд тэнэг зүйл хийвэл үхэн гэдгийг хэлэхэд сүүжин ямар ч эргэлзээгүй гохоо дарлаа. Энэ үед буу нь гацах ба Хэран энэ боломжийг ашиглаад түүн рүү дайрч бууг нь булааж аваад шуутхан гарыг нь гавлаж нүүрэнд нь уут углаад юу ч болоогүй юм шиг байлгахаар хичээнэ. Богино хугацаанд олон зүйл амжуулсан Хэран баг зэрэг хөлөрч амсгаатахад гаднаас орж ирсэн Тэйсүү сэжиг авч сүүжинийг байгаа эсхийг нь шалгаад дараа нь Хэран руу буу тулгаж түүнийг шалгааж эхэллээ. Хэран сүүжинийг биз суулаад шээсийг нь цэвэрлсэн. Гэхэд Тэйсүү тийм ч амархан итгэхгүйгээр угаалгын өрөөг шалгаж үзв. Тэйсүү Хэраны нуусан утсаа авах гэж байх үедээ унгаасан шүрүүпийг олоод таазыг шалгадагч азар юу ч олсонгүй.
Тэр шин Тэйсу өөрөө сүүжинийг манахаар болж Хераныг амар гэв. Мөн сүүжиний эцэг мөнгө өгөөгүй гэдгийг хэлээд хэрвээ авч чадахгүй бол сүүжиний эд эрхтэнг нь зарж үлдэгдлийг нь өнөх ухсан нүхэндээ хийж болно гэдгийг хэллээ. Херан нүхийг мөнгө нуух зориулттай гэж бодож байсан болохоор айж бас хийж байгаа зүйлдээ эргэлзэнэ. Маргааш нь Тэйсу сүүжинийг хооллоно. Энэ үед Херан өчигдөр сүүжийн гар буугаар буудах үед үсэрсэн хонгоо шалан дээр байгааг анзаарч улмаар Тэйсуд анзаарахдахгүй авахар шийдэв. Сүүжийн ч мөн хонгоог анзаарлаа. Херан аяархан дөхөх үед Тэйсу түүнийг мэдээд эргэж харан Херан руу толгоогоо дохиж хөдөлгөөнгүй байхыг хүснэ. Тэйсу сүүжинийг хооллож дуусаад аяга орон дээр тавиад босох үед аяг нь орноос унаж халбаг нь сумны хонгойны дэргэд унах нь тэр. Тэйсу аягыг авахаар тонгоох үед Херан түүнээс өрсөж хонгой халбаг хоёрыг шүүрч авахад Тэйсу гарыг нь атгаж аваад шалгахыг завдна. Энэ үед сүүжийн ханиалгаж усуумар байгаагаа хэлэхэд Тэйсу усны савыг авахаар өрөөний өөр булан руу эргэх үед Херан боломжийг ашиглаж хонгоог залглаа. Хооллож дуусаад тэднийг өрөөнөөс гарах гэж байх үед Херан сүүжиний сөхөгдсөн цамцыг нь буулгаж баг зэрэг анхаарал тавихад үүнийг нь анзаарсан Тэйсу эгч чинь болохоор анхаарал тавиад байгаа мó гэж түүнээс асуув. Херан хариуд нь хулгайлсан хүнээ гэмтэлгүй буцааж өгч байж л мөнгө аавна үсттэй гэдгийг хэлэхэд энэ хариу Тэйсуд таалагдсан бололтой өөр зүйл шалгаалгүй байшингаас гарч мэдээлэл олохоор явлаа. Түүний гарсны дараа Херан сүүжин дээр очиж толгойд нь угалсан уутыг аваад түүнтэй ярилцсан. Сүүжин аав нь холбогдсон эсхийг асууж бас эцэг нь хизээч өөрийг нь анхаарахгүй. Мөн түүнээс тэрбум вон аавна гэдэг боломжгүй зүйл гэдгийг хэлв. Сүүжин үргэлжлүүлэн би чиний царайг харсан болохоор төгсгөлд нь би үхэх үү гэж асуухад Херан энэ бүхний дараа солонгосоос яваад хизээч буцаж ирэхгүй гэдгээ хэлээд мөн хамтрагч нь Хераны царайг сүүжийн харсан гэдгийг нь мэдэхгүй байгаа цагт бүх зүйл зүгээр хэмээн түүнийг тайвшруулна. Тэдний харилцсан ярианаас Херан яралтай мөнгө олохгүй бол дүү нь хагалгаанд орж чадахгүй үхэх эрсдэлтэй байгаа нь мөн Херан болон сүүжиний эцэг Хераны дүүгийн хагалгаанд орох шаардлагатай байгаа талаар мэдсэн ч тоогоогүй гэдэг нь тодорхой болно. Улмаар сүүжийн өөртөө байгаа 80 сая воныг санал болгодогч энэ хэмжээний мөнгө тэрбум воны хажууд юу ч биш болохоор Херан татгалзав. Тэр шин Тэйсу эргэж ирээд өөрийн мэдсэн зүйлсээ дуулгана. Сүүжиний эцэг сүүжинийг эсэн мэнд амьд байгаа баталгааг харахыг хүссэн байх ба цагдаад мэдэгдээгүй байгаагаас нь харуул эцэг нь сүүжинд анхаарал хандуулдаг гэдгийг нь Тэйсу мэдэж авснаа илэрхийлнэ. Иймээс тэд сүүжийн ааваасаа тусламж хүсэж байгаа бичлэг хийх гэхэд сүүжийн аавтайгаа дотн биш болохоор бичлэг хийлгэхээс татгалзав. Тэйсу түүнийг зодож зааврыг нь дагахгүй бол хурууг нь таслана гэж сөрдүүллээ. Тэгээд Тэйсу хайч гаргаж ирээд ширээн дээр тавихад сүүжийн бичлэг хийлгдэгч огтхонч гуйсан шинжтэй байсангүй. Уурсан Тэйсу ачуур аван сүүжний аманд нь жихэд хурууг нь таслах гэхэд хэтэрхий дэндүүлээд байна гэж айсан Херан түүний гарнаас нь зуурч болиулав. Өрөөнөөс гарсны дараа Херан өөрсдийнх нь гол зорилго бол мөнгө. Түүнийг гэмтэх шаардлагагүй гэж хэлэхэд Тэйсу шууд л Хераныг зодож хэн нүдэрдэгч вэ гэдгийг мэдрүүлнэ. Херан залгисан хонгоогоо бөөлжиж гаргачаад ирэхэд Тэйсу мэдээ алдуулагч тариа бэлдсэн байх ба одоо мөнгө авах үедээ алдаа гаргаж болохгүй болохоор үүнийг сүүжин дээр ашиглахаар төлөвлөжээ. Ингээд Тэйсу төрүүлээд гарч явлаа. Үүнийг далимдуулан Херан дүүрүүгээ залгахад энэ удаа дуудлага холбогдов. Дүүн түүнд эмнэлэг төлбөрөө яаралтай төлөхийг шаардаж байгааг хэлнэ. Хэрвээ төлбөр удах юм бол тохирсон донорын эрхтэнг нь өөр өвчтөнд шилжүүлнэ гэжээ. Үүнийг сонссон Херан уурлаж дүүдээ эмнэлгээс жаахан хүлээхийг гуй хэмээн даалгана. Тэрээр удахгүй мөнгө олно. Хэрвээ эрхтнийг өөр хүнд өгчихвөл цагдаад хандаж том асуудал болгоно гэж сүрдүүлээрэ хэмээн зөвлөв. Уцаас салгасны дараа Херан өрөөнд орж сүүжинд эмд үрхэхээр боллоо. Сүүжийн Хераны нүүрч бас хөхөрсөн байгааг хараад хамтрагч нь түүнийг зодсон гэдгийг ойлгоно. Сүүжийн аавыгаа өөрөө ч бас үзэн яддаг гэдгээ хэлээд баг байхаас нь л аав нь ууртай харьяасгүй байсан болохоор том болоод холбоогоо бүр мөсөн таслахыг хүсснээ илэрхийлнэ. Харин одоо сүүжийн ааваасаа мөнгө гуйхад бэлэн болсон байх ба тэр Херанд эгчийн хуваар тусалж болох ч тэр мөнгийг Хераны хамтрагчтай хуваалцах шаардлагагүй гэж үзэж байв. Херан ч мөн Тэйсу өөртөө мөнгө хуваалцахгүй байж магадгүй гэж эмээж байлаа. Тиймээс эхлээд сүүжиний амлсан 80 сая воныг нь авахыг хүсэв. Херан түүний үнэн хэлж байгаа эсхийг шалгахын тулд банк руу залгах гэж байх үед сүүжийн Хераны халаасанд байсан мэдээ алдуулагч тариаг нууцаар авч шууд л түүний хөл рүү нь тарьчих нь
тэр. Херан бүх хүчээ шавхан сүүжнийг барихыг оролдсон ч тарианы нөлөө хурдан үйлчилж нүд нь харанхуйлсаар ухаан алдлаа. Чөлөөлөгдсөн сүүжийн яаран гавны түлхүрийг хайж эцэст нь тэрээр түлхүрийг хөлөөрөө татан авч чадлаа. Сүүжийн гавнаас мултармагцаа утас шүүрч аваад цагдаа руу залгах гэсэн ч зодтолж байх үед утас нь эвдэрчээ. Тиймээс сүүжийн доошо гүйж хаалгыг онгойлгохыг оролдсон ч хаалга гаднаасаа түгжээтэй байлаа. Хаалгыг нээх гэж хичнээн оролдсон ч нэмэр байсангүй. Хаалгаар гарч чадахгүй болсон сүүжийн цонхоор зүгтаахыг оролдсон ч барьцаалагч нар үүнийг аль хэдийн тооцоолж бүхэл цонхыг битүүмжилжээ. Сүүжийн ойролцох цэцгийн ваарыг авч цонхыг хагалах гэж байтал шалан дээр хайч бас танил санагдах компьютер байхыг анзаарна. Тэр компьютерыг асаахад хэрэглэгчийн нэр нь J гэж гарч ирэв. Үүнийг хараад сүүжийн хэсэг гайхаж зогслоо. Дараа нь сүүжийн мэддэг байсан нууц үгнүүдийг нэг нэгээр нь душиж үзэхэд бүгд бүтлэгүйтнэ. Эцэст нь хуучин нөхрийнхөө төрсөн өдрийг санаж сандарсан байдалтай оруулахад компьютерт нэвтэрч чаддагч харамсалтай нь интернет байсангүй. Сүүлийн өдрүүдэд болсон бүхнийг бодоход сүүжийн уйлах шахсан ч нулимс гарсангүй. Бүх үнэн тодорхой боллоо. Эрэгтэй барьцаалагч нь түүний хуучин нөхөр. Яг энэ үед Херан ухаан орж сүүжинээс дими юм хийхэ болоод дээшээ гарахыг хүсэв. Сүүжийн хуучин нөхрийнхөө ямар хүн болохыг нь сайн мэддэг болохоор юу ч мэдэхгүй гэнэ Хераныг хараад Тэйсүү бол өөрийнх нь хуучин нөхөр гэх үннийг тэсэлгүй хэллээ. Үүнийг сонссон Херан гайхширч орхив. Тэр Тэйсүү сүүжийн хоёрыг ийм холбоотой гэж огтхон ч бодож байгаагүй юм. Гэвч Херан хэрвээ үнэхээр хүүгээ аврах гэж байгаа юм бол яагаад хүүгийнхээ ээжийг хулгайлсан юм бэ? Гэхэд сүүжийн тэр чамайг хуурсан байна. Тэр хүн алах оролдлого хийснийхээ төлөө шоронд орж байсан. Хизээч хүүдээ санаа тавьж байгаагүй гэв. Херан Тэйсүүтэй казинод танилцсан ба хамт ажилдаг байжээ. Тэйсүү Хераны гэр бүлийн байдлыг нь мэдээд жинхэнэ эцгийг нь олж өгч чадна. Тэгвэл эцэгч нь хагалгааны мөнгөнд туслана гэж ятгсан байна. Гэвч нөхөн Тэйсүүгийн урдчлан бэлдсэн төлөвлөгөө байсан аж. Хераны хайж байсан аав нь огтхонч баян хүн байгаагүй. Албаар сүүжиний баян аавыг Хераны ч мөн эцэг нь мөн гэж Тэйсүү худлаа хэлжээ. Хэрвээ сүүжийн алга болвол хамгийн түрүүнд сэжиглэх хүнийг Херан байлгахаар Тэйсүү бүхнийг төлөвлөсөн байв. Үүнийг сонссон сүүжийн улам ихээр уурлаа. Тэйсүү өмнө нь даатгалын мөнгө авахын тулд өөрийг нь алах гэж оролдоход нь түүнийг шоронд хийлгэж байсан гэдгийг сүүжийн хэлв. Тиймээс энэ барьцаалалт бол удаан төлөвлөсөн өшөө авалт гэдгийг сүүжийн ойлгоно. Сүүжийн Тэйсүү мөнгө авсан ч өөрийг нь бас түүнийг ална гэдгийг Херанд хэллээ. Харамсалтай нь бүх гарц хаалттай байсан тул тэд эхлээд бүхнийг өмнөх байдалд нь оруулаад Тэйсүүг ирэхийг хүлээхээр шийдэв. Тэд боломжил гарвал унтуулах хэмийг түүнд өгнө гэж тохиролцлоо. Яг энэ үед холбоо дуугарч Тэйсүү буцаж ирж байгаагаа мэдэгдснээр айсан хоёр эмэгтэй яаран дээшээ гарлаа. Удалгүй Тэйсүү орж ирээд сүүжин дээр ирэн толгойн уутыг нь аваад шалгахад сүүжин нилээд хөлөрсөн харагдана. Гэсэн ч Тэйсүү сэжиг авсангүй. Тэйсүү угаалгын өрөөрөө орох хооронд Херан нойрны эмийг бэлэн гомин дотор нунтаглан хийлээ. Гэвч Тэйсүү бие засч явах үедээ Хераны урсгаж амжаагүй сумны хонгойг нь олох ба тэр шууд л Херан ямар нэгэн зүйл нууж байгааг мэдчихнэ. Гэсэн ч тэр шууд ил гаргасангүй. Тэр өөрт нь бэлдсэн гомин идэлгүй Хераны өдөөс харж суугаад яагаад аавыг нь биш сүүжнийг хулгайлсан гэж бодож байна хэмээн асуухад Херан мөнгө авахд илүү амар байсан учраас гэж хариулав. Херан түүнийг юм анзаарсан эсхийг мэдэхгүй сандарч байсан ч одоохондоо Тэйсүү ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй болохоор баг зэрэг тайван байв. Удалгүй Тэйсүү маска зүгээд дээшээ гарч өрөөг дахин нягталж эхлэв. Эцэст нь хан шигдсэн сумны нүхийг олж хараад бүх зүйл нэгэнт илэрчихсэн байна гэж мэдэн бага авч хуучин эхнэртэйгээ нүүр туллаа. Сүүжийн зөвхөрөнгөө барсан байдалтай. Бид салж бүх зүйл дууссан бидтэй. Яагаад намайг явуулахгүй байгаа юм гэж асуув. Гэвч Тэйсүү өөр бодолтой байлаа. Салтын дараа мөнгө авч чадаагүйдээ тэр хорсож явдаг ажээ. Сүүжний аав баян хүн атал өөрт нь юу ч өгөөгүй гэж Тэйсүү гомдлож мөн өөрийг нь шоронд хийсэн сүүжнийгч бас үзэн ядаж хизээч мартахгүй гэдгээ илэрхийлнэ. Үүнийг сонсоод дайсан сүүжийн уучлалт гуйж амьд үлдэхийг хүсэв. Түүнд өсгөх ёстой хүү байгаа шүү дээ. Гэвч Тэйсүүд өршөөл байсангүй. Тэр мөнгө болон өшөөгөө аль альнийг нь авахыг хүсэж байгаа болохоор сүүжний суцсанд мэдээ алдуулагчийг хэтих тунгаар тарилаа. Энэ хооронд Херан доор удаан хайсны эцэст зэвсэг болж болохоор халив болон дээшээ гарах гэж байтал Тэйсүү бууж ирнэ. Тэр юу ч болоогүй мэтэ дүр эсгэж
мөнгө авахд бэлд гэж Херанд хэлв. Херан сүүжнийг харж үлдэхийг хүссэн ч Тэйсүү намайг мөнгөтэйгөө зогтоно гэхээс айхгүй байна уу? Гэснээр Херан машинд сууж түүнтэй хамт явахаас өөр сонголтгүй боллоо. Тэд мөнгө авах ёстой газартаа ирэхэд Тэйсүү нуусан мөнгийг ухаж гаргахыг тушааж Херан урд гараад алхав. Гэвч нүх хоосон байх ба Тэйсүү түүнийг өшөглөж нүх рүү унгаана. Тэйсүү Хераныг тэнэг гэж доромжилж өөрийгөө ямар нэгэн төрлийн хакер биш, ганцхан зураг ашиглаад жинхэнэ эцгийг нь олно гэдэг боломжгүй байсан гэдгийг хэллээ. Улмаар Херан уйлан гуйж өөрийг нь зүгээр явуулахыг хүснэ. Тэрээр мөнгө хэрэггүй, зөвхөн дүүдэрэл буцаж очихыг хүсэж байгаагаа илэрхийлв. Энэ үед Тэйсүү өөрийн жинхэнэ төлөвлөгөөгөө тайлбарлана. Түүний төлөвлөснөөр Херан бүхэл буруу гүүрэх ёстой. Учир нь сүүжний авраг илгээсэн илгээмжийг цагдаа нар мөрдөх юм бол Сэжүүр нь хууль бус оршин суугч Херан дээр ирэхээр бүхнийг бэлдсэн ажээ. Ингэснээр Херан барьцааны мөнгө авсныхаа дараа сүүжнийг алчхаад гадаад руу зугтсан мэт харагдах юм. Төлөвлөгөөгөө ярьж дуусаад Тэйсүү бууга гаргаж ирэн гохоо дартал буун гацчихав. Херан энэ боломжийг ашиглаж нуусан халиваа гаргаж ирээд Тэйсүүгийн хөл рүү зоон нүх рүү татаж унгаалаа. Аз болоход нүх нь гүн биш байсан тул Херан гарах гэж оролдох үед Тэйсүү шагаанаас нь барьж татах нь тэр. Херан Тэйсүүг өшөглөж ухаан алдуулаад Яран машиндаа сууж байшин руу аль болох хурдлана. Түүнийг очиход сүүжийн маш тааруу байдалтай байлаа. Херан Яран ерөндөг тариад нөлөөг нь хурдан гаргахын тулд биеийг нь нийлж эхлэв. Хэсэг хугацааны дараа сүүжийн чухаан орлоо. Тэд зүгтхийг оролцсон ч Тэйсүү буцаж ирээд хаалгыг дотроос нь төгччихв. Түүнийг ийм хурдан эргэж ирнэ гэж Херан огтхон ч төсөөлөөгүй юм. Ингээд Херан сүүжийн хоёр байшингийн дотор чимээ гаргалгүй гитэж Тэйсүүгээс нуугдах газар хайсаар. Харамсалтай нь тэд санамсаргүй хагархаа шилэн дээр гიშгэж багахан чимээ гаргаснаар энэ чимээг сонссон Тэйсүү хурч ирээд булан дохой болгоныг шалгаж эхлэв. Херан бараг л баригдах гэж байх үед сүүжийн зориуд чимээ гарган анхаарлыг нь сарниулснаар Херан сүүжийн хоёр зэрэг хаалга руу гүйлээ. Тэд модор хаалгыг түгжиж түр хугацаанд түүнийг хорино. Гэвч энэ нь байшингаас гарах хаалга биш байсан ба хагас минут л Тэйсүүг саатуулав. Тэйсүү Херан сүүжийн хоёрыг гүйцэж ирэхэд тэд өөр замгүй байсан тул Тэйсүүтэй тэнцэлдэж эхэллээ. Гэвч хоёулаа нийлээд ч Тэйсүүг дийлсэнгүй. Тэйсүү сүүжнийг алах гэж байх яг тэр мөчид Херан захилгааныг унтрааж байшинг бүхэлд нь харанхуй нөмөрнө. Энэ боломжийг сүүжийн ашиглаж Тэйсүүг дүлхэж унгаагаад Хераны хамт Тэйсүүнаас дахин нэг удаа мултрав. Тэд сүүжний хоригдж байсан өрөөнд орж ирээд мухардах үед сүүжийн өөр гарц байгаа эсхийг асуув. Эхэндээ Херан байхгүй гэж хэлэх гэж байсан ч хагархаа шил рүү хараад нэг зүйлийг саналаа. Өмнө нь тэд өрөөг догчулж явах үедээ цонхыг нь модоор битүүлж байснаа санана. Хэрвээ тэр моднуудыг хуулж аваад цонхыг нь хагалвал зүгтах гарц гарах юм. Ингээд тэд моднуудыг хуулж аваад цонхыг ч хагаллаа. Үүний дараа тэд хагархаа үзүүртэй шилтэх хэсэг дээр хувцаа бөөгнүүлж тавиад сүүжнийг төрүүлж гаргах гэж байтал Тэйсүү аль хэдийн тэдний санааг нь мэдэж сүүжнийг гаднаас нь өшгөлж унгаагаад өрөө рүү орж ирэв. Тэд дахиад л ноцолдоно. Тэйсүү хурц модоор Хераны бүслэхий рүү хатгаж сүүжин рүү эреглээ. Энэ үед сүүжин уурлаж "Би чиний гарт үхнэ гэж байхгүй. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл бол чамаас салсан минь" гэж хэлэхэд ууралсан Тэйсүү сүүжинийг алахыг завдна. Энэ үед сүүжийн дэрний дор нуусан хайчаа гаргаж ирэхэд Тэйсүү хайчийг нь булаахыг оролдож байлаа. Гэнэт Херан босож ирээд Тэйсүүгийн нэг гарыг нь гавлснаар сүүжийн түүнд хайчаа зоох нь тэр. Дараа нь сүүжийн хайчаа Тэйсүүгийн хүзүүнд нь зоож нэгмөсөн гүйцээхээр шийднэ. Харамсалтай нь сүүжний хүч мөхсдөхөд Херан гараас унгаж тэд хамтдаа Тэйсүүгийн артерийн судсыг нь нэвтэх хатгаж хөнөөлөө. Херан өөрийгөө ч бас буруутай гэж хэлээд сүүжинийг хурдан хүүдэрээ очих гэхэд сүүжийн түүнийг орхилгүй гараас сунган Хераныг босгоно. Сүүжийн Тэйсүүгийн халааснаас олсон түлхүүрээр машиныг асаах гэсэн боловч тэдний ард байсан тэсвэр машины түлхүүр байж таарав. Тэд тэшний хэсгийг онгойлгоход барьцааны 1 тэрбум воныг доллар болгон солиулсан байлаа. Сүүжийн Херан хоёр машиндаа суусны дараа бие биерүүгээ ширтэн. Дараа нь сүүжийн машинаа хөдөлгөж тэндээс явж байгаагаар кино төгсдөг.